За Японууд ард нь байсан гэдэг нь юугаар харагдаад байна гэхээр нөгөө хүрээнд байсан Японы тагнуулын сүлжээний дарга нь Мацуи Шичио гэж офицер байсан байхгүй. Тэгээ тэрний хугацаа дуусаад орноос нь Исои Хамай хичээлөө нэг нөхөр ирсэн. Тэгээ нөгөө Шичио нугасаа буцаж байгаа учраас нөхөр бол одоо цайрчхад буруутахгүй болчих шүү дээ. Угаасаа буцаж байгаа юм чинь. Тэгэнгүүтээ мань хүн чинь манайхантай уулзаад тэгээ Парисын их тайвны баг хуралд ингээд төлөвлөгчд явах гэж байгаа юм байна. Танаагаас хүн явах уу? Мөнгөний метр гаргаж болно шүү дээ гэж хэлсэн байгаа. За тэгэнгүүт манайхан чи ерөнхийдөө энэ одоо юу юм байна гэдэг. За тэгээд энэ бужигнаа үсч байна шүү дээ тий. Монголын Гэгцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. За өнөөдрийн нэвтрүүлэг бас 20 дугаар зууны түүхийн талаар бас цуврал явж байгаа. Энэ удаад 1919-с 20 дугаар он 20 оны Монголын автономтыг устгасан талаар түүхийн сэдв явна. За уламжлалтныг асуултаа асууя. Тухайн улс төр геополитик түүхэн нөхцөл байдал ямар байв? Яг зөндөл асуудсан. Энэ тухай яг бас тухайн түүхэн улс төрийн нөхцөл байдлын талаар зөндөө ярьсан. Тэгэхдээ дахиад нэг товчгоо яриад тэгээ сэдв рүү оръё. Тэгээ ер нь энэ дугаарыг хийхтэй холбогдуулаад энэ улсыг тойрсон гео стратегийн баланс алдагдах нь юу болдгийм бэ гэдгийг л ярих гэдэг байна. Би ч гэсэн одоо бас нэг тийм асуудал хоорондоо яриад байгаа шүү дээ. Орчин үед бас энэ баланс алдагдах гэдэг нь үгүй юу гэж. Энэ 19 онд болсон үйл явдал бол яхаар байхгүй цэвэр актерийн хувьсгалын нөлөөгөөр Оросын иргэний дан эхлээд ингээд Монголыг тойрсон баланс алдагдсан ийм бүр тод жишээлтэй. Тэгээ энэ юу болсон юм? Яг бид бол нөгөө өөрийнхөө түүхэнд явахдаа ингээд нэг баахан урагч ноёд сууж байгаа дурваадаг гэдэг. Одоо өргөдөл бичээд төрөө устгаад хэтэ мэдлэлд орсон юм а гэсэн маягийн ойлголтоор л өнөө хүртэл явж ирсэн. Ингээд тойроод юу болоод байсан тий? Яг одоо бидний ойлгож байгаа шиг юм болсон юм уу гэдгийг ярих ёстой болчихж байгаа. Өөрөөр хэлбэл яг 1917 оны 2 дугаар сард бол 2 дугаар сарын хувьсгал гэж хөрөнгөтний хувьсгал одоо Оросод болоод тэгээд одоо эзэн хаана огцруулад эзэн хаан 2 сард огцорсон шүү дээ. Тэгээ одоо төр засгийн газар гэж нэг юм байгуулагдаад ингээ явсан. Тэгэхэд бол бас Монголыг тойрсон баланс бол арай алдагдаагүй Орос гүрэн хүчтэй гэж одоо бас л үзчихсэн үе байхгүй. Гэтэл дараа нь 11 сард октябрийн социалистик хувьсгал гэдэг юм болоод тэгээ Оростой ингээ бужигнаад эхлэнгүүт ер нь энэ баланс бол алдагдж эхэлсэн байна. Ялангуяа цагаатны хөдөлгөөн гэж бий болоод нөгөө халимаг гаралтай генерал Корниловч анхны цагаатны хөдөлгөөнийг толгойлж зөвлөссөн эсрэг тэмцэж эхлээд иргэний дан эхэлж байгаа шүү дээ. Тэгээ энэтэй холбоотойгоор манайхыг тойрсон нөхцөл байдлын эрс өөрчлөлтүүд эхэлсэн байна. Эн чинь 18 он гараад монголчууд мэдэрч эхлэхгүй юу? Яг тэгвэл 18 оны 4 сард билүү дээ. Хяагтад 300 улаан цэрэг орж ирсэн байна. Тэгээ 300 улаан цэрэг орж ирээд одоо тэгээд энэ Маймаачин хотод энэ хяагт нөгөө Троцксавский хэлж байгаа. Тэгээд Маймаачин гэдэг одоо нөгөө худалдааны хот байгаа шүү дээ. Хил залгаа. Тэнд байгаа тэр Орос иргэдийн Живский хурай. Тэгээ одоо энэ хүрээнд байгаа Орос консул Орловыг буцаа. Бид одоо зөвлөлт засаг өөрийнхөө консулыг томилно энэ төр гээд ийм асуудал үүсч эхэлсэн байгаа юм л да. Тэгээ одоо мэдээж манайхан чи юу бол яави нөгөө хаанад огцруулсан буруу номтон гудал болж хувирна л да нөгөө улаантнууд нь. Ингээд ирэнгүүт хятад итгэвчиж эхэлж байгаа. Тийм учраас 18 оны эхээр цагаан сарын дараахан хятадын гадаад яамнаас хүрээнд сууж исэн амбан Чэн ид ер нь хүрээнд цэргээ нэмж оруулвал яах вэ? Нэг
хүрээний ноёдуудтай яар гэж даалгасан байна. Чинги гэдэг маань энэ хүн. За тэгээд Чинги монголчуудтай яриад үзсэн чинь ер нь хүрээнийхэн дургу хятад зэрэг оруулж ирэхгүй тийм байхгүй. Хягтын гэрээгээр хязгаартай та нар одоо энэ амбан сайдын газрыг хамгаалах цөөн тооны зэрэг чинь байгаа. Тэгэл болоо гэд. Тэгээд байгаа. Тэгээд 4 сард нөгөө улаантнууд хяах тавьцаа ирээд асуудал тавиад эхэллээ гэсэн шүү дээ. Тэгэнгүүт нөгөө Чинги чинь бас өсрөө гараад ирж байгаа. Үгүй юу улаантнууд ирлээ. Одоо яах вэ? Цэрэг нэмэх үү гэд. Тэгсэн чинь хүрээ болохоор зэрэг энэ Оросын дотоод хэрэг бидэнтэй хамаагүй. Эхлээд өөрснөөр дотооддоо учраа олох гэсэн хариу өгч байгаа. Ер нь оруулахгүй л гэдэг байгаа байхгүй. Чинги тэр үед гадаад яаманда өгсөн мэдээлэл дотор ер нь бол Халах Дөрвөн аймагт нийтдээ 4,000 зэрэг байна. За тэр 4,000 зэргээс ер нь байлдааны үүрэг гүйцэтгэж чадах чадвартай зэрэг нь 500 байна гэж. Өөрөөр хэлбэл одоо зэвсэг хонортой ч гэдэг юм уу да тий. Ийм юм болоод байгаа. За тэгээд 5 сар гэх чинь нөгөө иргэний дан эхлээд Сибирт нөгөө зөвлөл засаг чинь унаад цагаантнууд өөрийнхөө засгийг тогтоогоод ингээд эхлэнгүүт нь ер нь байдал биш боллоо. Энэ хойно дайнтай боллоо гэдгийг хүрээ ойлгонгуудаа Чингид яг нэг батальон зэрэг бол оруулж болох юм гэдэг юм хэлсэн баг. За тэгээд нөгөө батальоноо оруулах гэсэн чинь асуудал үүсэж байгаа байхгүй. Хятадч бас нэг олигтой амьтад биш ээ. Цахрын захирагчийг али цэрэг явуулаач гэд. Тэгсэн нөгөөх нь 2 батальон явуулж бол нөгөө мөнгөний өөх ингээд. Тэр чинь цэрэг явна гэдэг чинь бүүн зардал явна шүү дээ. Ингээ болдгоо. Тэгээ Суяны захирагчид хандсан чинь яг нэг 500 морь цэрэг гаргаж болох юм аа гэсэн байгаа. За тэгээ нөгөө 500 бэлтгэлээ хангаад явна суун хятад морь цэрэг гэдэг чинь Монгол морь цэрэг шиг биш шүү дээ. Нөгөө өвс тийжэл авьяас бүх юм аа чирэн хүнс хоолоо чирнэ. Тэгээд тэрнийхээ мөнгийг одоо хөөцөлд нь энэ тэр гэж явсаар байгаад 8 сарын сүүл хавар нөгөөдөг чинь нэг юм хүрээнд орж ирж байгаа. Тэгсэн 8 сарын сүүл гэсэн чинь аль хэдийн Сибирээр зөвлөл засаг нь унаад туваад Омскийн засгийн газрын цэрэг ороод ирсэн. Хяактыг Семеновын эзэлсэн. Үе таарч байгаа. Тэгсэн нөгөө хүрээнд байгаа Орлов консулч "Хүч та нар яах гэж ирж байгаа юм бэ?" Ямар ч асуудал байхгүй болсон шүү дээ. Энэ хойдлоор ч одоо ингээд манай засгийн цэргүүд ингээд байрлалцсан. Яах гэж байгаа та нар хүрээнд хэний сонгоолох гэж байгаа ингээд асуудал үүсэж байгаа байхгүй. За тэгээд гэхдээ энэ үеийг бас ойлгохын тулд бид нар Бээжинд юу болж ирснийг бас мэдэх хэрэгтэй болчихж байгаа. Бээжин бууж гинж байгаа. Эхлээд эн чинь 3 дугаар сард энэ чинь нөгөө бахан цэргийн эрхтнүүд хоорондоо үзээд байгаа шүү дээ. Бээжинд Юншика 16 онд нас орсон. Тэгээд тэрний Бияны армийн том генералууд өөр нэг юм харьяа нутаг дэвсгэртэй одоо цэргийн тойрог гинүү тэр нь одоо өөрийнх нь харьяат газар гинүү тийм юутай. Тэгээд 3 дугаар сард генерал Шүшүжан гэж анхуу бүлгийн генерал анхуу гэдэг нь хятад анхуу мөж яхан. Тэгээд тэрийг нөгөө дагсан баахан офицерууд тэр генералын дэмжлэгтэйгээр Дуанчерөө гэж генерал ерөнхий сайд болоод авсан баг. За тэгээд Дуанчерөө чи ерөнхий сайд болчоод ерөнхийлөгч огцруулах гэж үзчихэж байгаа ба. Ерөнхийлөгч нь өөр бүлгэх Фэн гэж өөр генерал байгаад байгаа. За тэгээ ингээд бужигнаад тэгээд сүүлдээ мань хүн чинь парламентын гишүүдтэй хахуул өгөөд тэрэн сонин хэвлэлээр гараад за ингээд ингэсээр угаад нөгөө Дуанчерөө чи өөрөө ерөнхийлөгч болж чадаагүй. Тэгээд Сюши Чан гэж хүнийг ерөнхийлөгч болгосон байгаа. Тийм учраас тэр нь том сөв манайд орж ирдэг жижиг сөв байхгүй. Тэр Сюши Чан чинь нөгөө жижиг болгож дүрслээд идэг нөгөө жижиг сөв гэдэг очноос нь болоод байгаа. Тэрнээс нэг биеэр нэг жижигтэй ч биш баг. Энэ үед анхуу бүлгийг дэмжиж байсан хүн нь бол энэ Тераучи гэж энэ Японы ерөнхий сайд байсан хүн л дээ. Япон хүн юм үү? Тийм энэ Японы ерөнхий сайд байсан хүн Масатаки Тераучи гэдэг. Энэ ч нөгөө анхуу бүлгийг дэмжиж тэгээ анхуу бол нэг тийм Японы талын фракц маягийн болж явж исэн чинь яг энэ Тераучи огцорсон баг. Тэгээ орноос нь Ханагийн засгийн газар билүү? Харагийн засгийн газар гэж гарч ирсэн. Тэр Харагийн засгийн газар нь болохоор барьж байгаа бодлого нь бид нэр хятад аль нэгэн фракцыг дэмжиж хэрэггүй гэсэн байр суурьтай. Нэг ийм
асуудал болсон байна. Ер нь бол энэ үед хүрээний засгийн Хятадын гадаад яамд бол юу хийж байгаа юм? Гадаад яамны сайд нь хүрээнд амбан байсан Чинлүү гэдэг хүн болчихсон байна. Сайдын үүрэг гүйцэтгэж гэж. Өөрөө дэд сайд байж хагаад сайд нь огцорсон. Тэгээд нөгөө шинэ сайд амжилттай. Тэгээд Чинлүү гэдэг хүн сайдын үүрэг гүйцэтгээд энэ нөгөө гурван улсын гэрээг байгуулж явах үед хүрээнд амбан байсан юм л дээ. Тэгээ нөгөө Монголыг аягүй сайн мэддэг хүн сайдын үүрэг гүйцэтгээд эхлэхгүй. Тэгээ энэ Чинлүү, энэ Чингийн хоёр чинь одоо Монголын бодлогыг их томьёолж байгаа үе таарч байгаа. Тэгээд хэрвээ энэгээр энэ хоёр бол яасан бэ гэхэлэр ер нь Монгол руу жоохон бодлогоомжтой бодлого явуулъя. Тэр нөгөө ивент итгэдэг Орсон давбурцсан юм чи эднэр ер нь хайчдгийг. Тийм болохоор монголчуудтай эвтэй хэлцэж ягаад ер нь тэгээд нэг сайн дураар нь буцаагаад нэгтгэе гэсэн бодлого явуулах болсон байна. Тэгээд энэ чин ийдээ даалгавар өгөөд ер нь одоо ингээд шинэ гэрээний төсөл монголчуудтай хэлцээ гэсэн ийм асуудал. Тэгээ ингээд энэ 18 оны төгсгөл 19 оны ихэр чин ичин цөмөр шинэ гэрээ хэлцээ автоматик татан булгуул яасан. Тэгжээж одоо манай хятад цэрэг орж иж та нарыг энэ улаан аюулаас хамгаална. Энд тэргсэн ийм юм болсон байгаа. За хүрээнд болсон үйл явдал гэх юм бол 69 он гэхэд бараг нөгөө 11 оны хөдөлгөөнийг толгуулсан бүх хүмүүс цовоод өгөхөд тусчиж байгаа шүү дээ. 15 онд Чивэн хамтарч бусдад орлогдож нас урсан. За дараа нь 15 оны 100 Чивэн хамтарч цагаан сараар тэгээд 100 нь Түшэтон чагдарж нас орсон өвчнөр гэж ярьж байгаа юм. За тэгээ 15 онд оны төгсгөлөөр цэргийн яамны сайд гомсөрөн нас орж байгаа хорлогдсон байх гэж би үздэг юм чинь 29 настай залуу нас орчиж байгаа шүү дээ. Тэгээд 7 хоногийн дараа хатан нас ураа хийж байгаа. Тэгэхээр тэр хоёлоо хорогдсон болж л таарна гэдэг ч юм уу. Ингээд тэгээ даалам цэрэн чимэд чинь 10 бүх энэ хэргийг толгойсоо олсоод нэгээрээ ингэж өгсөөр яваад 19 оны 2 дугаар сард ерөнхий сайд Сайны хаан Намнансүр нас орж байгаа. Тэр Монголын амглан байдлыг автономик одоо туслах бичиг гэдэг бичигт бичснээр бол муу хоронд хамаг үеийн шаарлаж өгд болов гэсэн байна. Тэгэхээр тэр хорлогдож өгсөн байж таарч байгаа. Тэгээд ийм нөхцөл байдалд бол ер нь тэгээд гол хэлэлцээг гадаад яамны сайд одоо цэрэнд орж хичээнгүүгэн цэрэнд орж чин итэй явуулж байгаа байхгүй. Тэгээ чиний өөрөө тэр үед төв рүүгээ мэдээлжсэн юмнуудыг харж байхад бол ер нь цэрэнд орж их санаагаар унсан байна. Ер нь одоо халахын хэргийг мэдэх улсууд ингээд ээлж дараагаар нас орцсон богдын биеийн байдал их сайнгүй байна. Монголын ирээдүй их бүрхэг боллоо гэсэн ийм байр суурьтай байна. Тэгээ ер нь бол яг гадаад харилцааныхаа асуудлуудыг бол Бээжинд шилжүүлж өгч болох юм гэж ярьж байна гэж. Тэгээд одоо Япончууд ер нь Оросын эдэлж исэн онцгой эрхийг авах гэж улаан ярьж байна. Бид нар бас тэр Япончуудад тэр эрхийг өгмөөргүй байна гэдэг гэж ярьж байна гэдэг. Энэ цэрэнд орж бас чин эдэнд харуулад яриад ах шиг байна л да. Тэгээд нэг тиймэрхүү юм харагдаад байгаа юм. Хоёрдугаарт монголчуудын дунд үүссэн зөрчил нөгөө ерөнхий сайд Намнансүрэн нас оронгууд ерөнхий сайдаар Шанзав Бадамдорж болчихж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө маргаанууд ерөнхийдөө лам нарын талд шийдэгддэг болоод гол маргаа юу юм гэхлээр нөгөө их шавь харьяат болчвол татвар төлдөг. Тийм учраас хүмүүс их шавь харьяат болох их сонирхолтой. Ноён бол харьяатаа өгөх сонирхолгүй шүү дээ. Татвар авч юмэрвэ шүү дээ. Тэгээд тэрнээс уулж их зарга хөөрг гардаг. Тэгээ ерөнхий сайд дээр очихоор нөгөө Шанзавчин ламынхан зөвгээд ингээд шийдээд идэг. Тэгээ тэрнээс болоод их ноёдууд их дургуутсж байгаа. Үе. Тэрийг бол энэ хүрээнд байсан Орлов консул өөрөө Кудашевт бичсэн цагталтаа бүр бичсэн байдаг. Энэ одоо хуучны манжи үеийн засаглалыг буцаагаад тогтооход бол ер нь дургуутсахгүй болцсон байна. Эднэр чинь гэдэг. Яг тэгвэл нөгөө ерөнхий сайд чинь шудаг усаа ажиллаад байна шүү дээ. Тийм болохоор зөв тэрний дээр нэг манжамбан сууж байгаа шийддэг байсан үе нь бараг дээр ч юм уу өдр гэдэг. Тийм үзэл бодолтой болцсон байна гэж ингэж яасан байна. Гэхдээ хятадууд бол нэг айхтар
айхтар шахах бодлого барихгүй нөгөө чинлүүчин монголчуудаа сайн мэддэг. Чинийг нь бол мэдээж хүрээнд байгаа монголчуудтай өдрүүлгэн харьцаж байгаа юм чинь. Ерөнхийдөө АИВ нь болоод хойд зүгийн аюулаар айлгаал тэгээд ингээд юу яах гээд ерөнхийдөө өөрийнхөө харьяанд авчих гээд. Тэгээд эн чинь 19 оны 2 сард энэ чиний Хятадын засгийн газарт меморандум бичсэн байна. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Тэгээ тэр меморандумдаа бол за Хяахтын гэрээгээр бол монголчууд нэг сүртэй одоо нэг тийм тустай ирэх болцсон юм байхгүй шүү дээ. Хятадын эзэн эрхийг нэхүндөд исэн юм байхгүй. Суверенитетийг бол хүндсэн байхгүй. За яг энэ хугацаанд бол монголчууд ингээд өөртөө засаглах эрхэндээ бол их татсан. Тэ? Ч одоо бүгдээрээ хар гэртэй хамбар гэртэй богдуулаад нэлийн хэдэн жил болцсон байна шүү дээ. Тийм болохоор зэрэг энийг нэг хязгаарлаад хэрэггүй зөвхөн зүгээр л яг дээд эрхийг аваад тэгэл эднэр нь байдгаараа байж игээ. Энэ лүүн ингээд ороод эхлэх юм бол энэ монголчуудын дотоодын фракцийн тэмцэлт бол Хятадын төв засгийн газар татагдж ордог л уучраач болохгүй гэж. Айгуу сайн мэдж байгаа байхгүй. Тэр дотор өстө бөө юм болж байна. Ерөөсөө энэний учрыг бол Бээжин бол хизээч болохгүй гэсэн утгатай тийм бичээд байгаа. Юуны Оросуудад одоо нөгөө тэр үед 11 онд олгосон тэр нэг эдийн засгийн онцгой эрх гэдэг юм л да Монголын утгаар худалдаа ихтэй татвар төлөхгүй ч гэдэг юм уу концессионээс авч явах эрх гэсэн тэрийг бол энэ юу байна хүрээний засгийн газар хэн нэгэнд өгөх одоо сонирхолгүй байна гэдэг нь Япон Хятад хоёрыг хэлж гин гэсэн үг шүү дээ. Аль хэдинд нь өөх сонирхолгүй байна. Тийм болохоор зэрэг ер нь энэ онцгой эрхийн хинд өгөх вэ гэдгийг Бээжинтэй тохирж байгаарэ гэд энүүгээрээ хязгаарлалчвал яасан бэ? Манай худалдаанд ямар ч нөлөө байхгүй шүү дээ гэж. Тэр дээр Монголоор юу хэрцсэн байгаа худалдааны сүлжээнд бол тэр ямар ч нөлөө байхгүй юм чинь. Тэгээд татваргүй худалдаа хийдэг боллоо гэх юм бол данжаадууд л баяжна гэхээс биш нөгөө Монгол хүнд бол тэр авж байгаа цайны үн буурахгүй шүү дээ. Хятадын засгийн газарт бас нэг наалдаад байх юм байхгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг тийм одоо яавал яасан юм бэ гэж. Зүгээр тэр онцгой эрхийг өөр хүн шилжүүлэхийг Бээжингээс асуун шүү. Гэт ингэж хэлээд байгаагийн цаана нь бол Японд өгөхгүй шүү гэдэг. Ер нь цаад санаа. За тэгээ энийг нь нөгөө Чинлүү сайд нь дэмжиж, гадаад явна сайд нь дэмжиж ер нь бол Оросын нөлөө, Хятадын нөлөөгөөр шууд солиод хэрэггүй. Тэгвэл нөгөө монголчууд нь дургуутсах юм байна. Тийм учраас одоо ийм маягаар ажиллая гэд тэгээд засгийн газартаа энийг оруулаад дэмжүүлсэн баг. Засгийн газар нь дэмжиж за ер нь одоо ингээд ер нь ингэя гэд. За ингээд нэг юу чин бүүмэд ингээд нэг хилцээ яваад шүү дээ тий. Ямар нэг үр дүнд хүрэхгүй бүүм. Тэгсэн чинь 2 бужигнаа өсчихөж байгаа. За нэгдүгürt 19 оны ихээр нөгөө Семенов Атман Семенов гэж нэг нөхөр байгаа шүү дээ. Энэ бүрээд ичтэй Орос автай. Тэг өөрийгөө бүрээд гэж боддог нөхөр байхгүй. За энэ нөхөр чи ерөөсө дагууртны хурал хийгээд дагуурын засгийн газар гэж байгуулнаа. Тэгээд дагуурын засгийн газарт бол одоо их Монгол улсыг Нармай Монгол улсыг байгуулнаа гэдэг. Тэр Нармай Монгол гэдэг үг чинь тэндээс гарч байгаа. Хамар нарманы нармай биш. Бүгдээр ингэ хамарж байгаа гэсэн нармай гэж. За тэгээд энд бол одоо хөлбөмбөр, дагуур, бараг, буряд, Шинжаан, Тува, Алтай морид, Өвөр Монгол халахыг оруулсан ийм улс байгуулнаа гэд. Тэгээд засгийн газар бүрдүүлээд. Тэгээд тэрэнд нь эн чин Даш Сампилон гэж нэг бүрээдийн үндэсний үзэлт нөхөр гон тэр их юутай орсон байгаа. Энэ засгийн газрын боловсролын сайд дээр нөгөө манай улаан гүйсгэлж Элбедор Жирэнчийн нэг гой болчихсон байгаа. Тэр үед бол эсэр Меншук гэсэн. Большевик ерөөсө болоогүй байсан үе. За тэгээ хөлбөмбөрийн Фушан энэ Монгол хүнэлтэй нөгөө энэ дагуур юу бараг хөлбөмбөрийн нөхдүүд чинь бас нөгөө Хятад нэр аваад эхэлсэн байсан юм байхгүй. Жихол Фушан га гэж. Энэ бол Баужовын Харчин Баужовын үлдэгдэл 2000 зэргийг командалж хийсэн. Дагуурт байсан хүн. За тэгээд Нээсгэгээ Мендуэр гэдэг энэ Өвөр Монголын нэг гэгээ. Тэгээ энэ Мендуэр нь ерөнхий сайд нь болоо тэгээд ингээд
их бужигнуулсан байгаа маа. Тэгээд энэ хурлаас одоо ийм улс байгуулна. Хүрээнд бас нэг юу лээ дотоод яамны сайдын оронтой үлдээчихэж байгаа маа. Одоо тэгээд бас нэг оруулах гэдэг шүү дээ тий. Перуэтгоо энэ улсад өргөдөл гаргах юм бол төвд манжуурыг оруулж болно гэдэг шийдвэр гаргаж байгаа. Бараг манжийн эзэн төрнийг буцаасрах гэх юм болчихж байгаа. Тэгээд эхэлсэн тэгсэн чинь тэгээд эдгээр чинь за одоо ингээд Парисын инх тайвны баг хурал төлөөлөгч явуулъя гэдэг. Нөгөө нэгдүгээр дайнд дуусаад Парист одоо дайны дараах нөхцлүүдээ хилцэх гээд инх тайвны баг хурал хурлаж байгаа. Тийшээгээ төлөөлөгч явуулъя гэдэг. Ийм шийдвэр гаргаад тэгсэн хүрээ энд нь оролцохгүй. Оролцохгүй байгаад нь бол хэд хэдэн том шалтгаан байна. Цэрэнд орж байгаа бол бас эн чинь мундаг дипломат хүн шүү дээ. Тийм учраас Бурят Туваг нэгтгээд өвөр Монголыг нэгтгээд дагуур магууртай бараг маргатай нэгтгээд ингээд улс байгуулна гэдэг бол 1915 оны Яхтын гэрээнээс татгалцна гэсэн үг. Тэгэхээр Монголын статусыг тодорхойлж байгаа цорын ганц одоо эрх зүйн бичиг баримтаасаа бид нар татгалцж байгаа байхгүй. За ингээд татгалцчих юм бол Оросоос зэрэг ороод ирсэн болно, Хятадаас зэрэг ороод ирсэн болно. Яг түрүү чи байгуулсан гэрээгээ мөрдөхгүй гэж шүү дээ. Гэт. Хоёрдугаарт Оросоос жавна, Хятадаас жавна гэхэр хин ч хамаагүй мөргий. Ахиул энэ хоёр нь тохироод энэ одоо даврласан гарын голоор нь хууж авъя гэд хуугаад авчих юм билүү те. Тийм учраас хүрээ бол тэгээд дээрээс нь ер нь яхалаар засгийн газрыг нэг Семенович нэг Бурятын олцтой Орос ингээд тодорхойлж явах хэрэгтэй тийм. Яг тэр Нескегийн Миндо эргээд нэг засгийн газрын тэргүүн гэдэг нэг тэр бол яг мэдээж Семеновын тогтоом гэдгийг бол хүрээ ойлгож байгаа шүү дээ. Дээрээс нь бас манай тагнуул мууг ажиллаж ирсэн мэдгэж байгаа. Яг тэгвэл энэ ард талд нь Японы санхүүжилт байна гэд тэр хардлага яваад байгаа. Манайхан чинь бас ингэж яваад Японы савард орж болохгүй гэдгийг бол ойлгоод байгаа байхгүй. Тэр үе Япон гэдэг чинь өөр шүү дээ. Одоогийн Япон биш. Империалист Японы тухай ярьж байна. За гэтэл Семеновын санааг нөгөө цагаантны төв засгийн газар нь дэмжихгүй болчихж байгаа. Колчакын засгийн газар гэдэг бол Орос орныг хувааж болохгүй. Одоо ингээд Семенов тэнд нь бүрээдэг тастаад ингээд эхлэх юм бол Дундад Азийг нэг нөхөр тасна гэдэг айрчин тий. Тэгээ Кавказын нөгөөх нь тасна гэдэг айрчин. Ингээд нэг Орос гэдэг оромж байх болдоо. Тийм учраас бид нар энийг дэмжихгүй гэдэг. Ингээд сочж байгаа. Тэгээд яг ер нь бол ПВ эрэнгүүд Антантын эвсэл биш шүү дээ. Антантын эвсэл бол юу хийж байгаа вэ? Энэ Семеновын засгийн газрыг дэмжихгүй талрангуй ороод яг тэгвэл эн чинь Колчакын засгийн газар дэмжихгүй шүү дээ. Оросын төв засгийн газар дэмжихгүй гэж үзээд шүү дээ. Тэгээд одоо нөгөө Японуудаас асууж эхэлж байгаа юм биш. Та нар ард нь байгаа юм уу? Юу гэдэг нэг Япон зөвлөх хин гинүү Куроке гинүү тэр нөхөр тэнд юу хийгээд байгаа юм гэд. Тэгэнгүүт нөгөө Япон юу гэдэлд орохгүй. Нэг юм болж байгаа. Тэгээд энэ хооронд чинь энэ бүжгэн жах хооронд 6 сард Семенов чинь Сэдипов гэж нэг бүр яадаг. Лисицэн гэж нэг хурандаа Орос хурандаг. Тэгээд хайларын Фушан гурвыг хүрээ рүү явуулж байгаа. Ой бидэнтэйгээ ирж нэгдээч орооч гэдэг. За Японууд ард нь байсан гэдэг нь юугаар харагдаад байна гэхэлэр нөгөө хүрээнд байсан Японы тагнуулын сүлжээний дарга нь Мацуи Шичио гэж офицер байсан байхгүй. Тэгээ тэрний хугацаа дуусаад орноос нь Исои Хамаа хичвэлөө нэг нөхөр ирсэн. Тэгээ нөө Шичио нугасаа буцаж байгаа учраас нөхөр бол одоо цайрчхад буруутахгүй болчих шүү дээ. Угаасаа буцаж байгаа юм чинь. Тэгэнгүүтээ мань хүн чинь юу манайхантай уулзаад тэгээ Парисын инх тайвны баг хуралд ингээд төлөөлөгчд явах гэж байгаа юм байна. Танаагаас хүн явах уу? Мөнгөний метр гаргаж болно шүү дээ гэж хэлсэн байгаа. За тэгэнгүүт манайхан чи ерөнхийдөө энэ одоо юу юм байна гэдэг. За тэгээд энэ бүжгнаа үсч байж шүү дээ тий. За Хятад гэсэн чинь нөгөө нэг Дон Жирүү Шүшүжэн хоёр биш үү? Энэ хоёр чинь нөгөө Японоос Нишихарагийн зээлгдэг зээл авчиж байгаа. Тэр нөгөө Парижийн инх тайвны баг хуралд одоо нөгөө хятадын төлөөлөгчд очихдоо ашгүй одоо ингээд нөгөө Германы мэдлэлд байсан Шандуна буцааж авна маавна гэд очихгүй юу. Тэгсэн очисон чинь нөгөөдөл нөгөө Хятад яг энэ дайнд нэг нэмэр оруулсан биш. Японд тэр энэ өгч гэд
Тэгээд нөгөөдг чинь Японд руу шилжүүлээд тэгээд нөгөө хятад нь яаж байгаа хийж байгаа болсон чи Японууд нь яах вэ та нар манайхаас зээл авчихал да мөнгө хэрэгтэй байгаа үсттэй явах юм болоод тэгээд тэр Нишигарагийн зээл гэдэг юм өгсөн 145 сая йен ижил. Чи одоогийн йенийг бол амар ханштай мөнгө байгаа шүү дээ тэр үеч 1919 он гэдэг чинь. За тэгээд тэр мөнгнөөс нөгөө Дон Чирвэ шүүжүүлж байгаа юм чинь дайнд оролцох хайрын гэдэг юм байгуулад эхэлсэн байна. Тийм нэртэй. Тэгэнгүүт нөгөө бусад бүлгэлүүд нь хөш энэ юу болж байна? Чи одоо ягаад ингэ хайрын байгуулад байгаа юм? Яг гэж байгаа надах чинь гэдэг. Нөгөө өмнөд хойдын хооронд хилцээ явж байгаа үе шүү дээ. Өмнө талд нөгөө Гоминдан, Сун Яцен суудсан. Тэгээ хэдтэй хаалахгүй шүү хэдүүдээ хилцээгээд. Тэгээ Сун Яцены нэг дам болцолгүй та нар наад тэр дайнд оролцох хайрмаа татан болгох. Ингэж болохгүй гэдэг. Ингээд одоо бужигнаа явж эхэлсэн байгаа юм л да. За ингэжсэн чинь нөгөө Монголд бужигнаа болоод тэгээд хүрээ жоохон айгаад нөгөө нэг юу Семеновоос ирсэн нөхдөд та нар ер нь тэгээд нийлэхгүй бол бид нар ер нь та нарыг дайлна шүү энэ гэж айлгаад магадгүй дайлсан бол бид нар ч нэг эсэргүүцэж чадахгүй байх л та нөгөө чин ий чин тэгээд байгаа шүү дээ 40000 зэрэг байж байгаа ч гэсэн яг байлдах нь 500 байна гэж тэр дагвар магвар тул 500 байтугай цагаантнууд байгаа шүү дээ зөвхөн Фушингагийн удирдлаганд орчил 2000 зэрэг байгаа байхгүй ороод ирвэл бас явдалтай бол тэгээ эрэнгүүт манайхан чинь боодоо тэгвэл яах вэ зэрэгээ нэмье гэж байгаа ята зэргийг яг тэгвэл бид нар чи хайж штт ингээд тэгээд нөгөө хүрээнд байсан зэрэгээс 2000-ын 100 хязгаарлав шилжүүлж байрлуулад тэндээс дайрж ирвэл одоо бас нэг халахлж байлдах гэдэг Монгол зэргийг хэлж Монгол зэргийг тий тэр хоорондоо хүрээ рүү хятад зэрэг оруулж ирэх ийм юм болж байгаа байхгүй энэ шүүшүүжэн ч орж ирж байгаа ер нь шалтгаан тэр тэгээд ингээд ийм байдал үүсчихсэн чинь нөгөө шүүшүүжэн хин хоёр чинь Дон Чирвэ хоёр чинь мэрэгэн арга болоод нөгөө Сун Яцен чинь наад армаа татан буулгах гэдэг байгаа шүү дээ тэгэнгүүт нөгөөдөл чинь Гэлс нөгөө армаа Пьен Фанчун гэд нэрлэж байгаа за хил хамгаалах хайр юм гэж за тий наадах чинь нөгөө дайнд оролцох хайр юм байсан шүү дээ одоо бол дайнд оролцох хайр юм биш хил хамгаалах хайр юм болчихж байгаа өөрөөр хэлбэл хойд хилээ хамгаална тэндээс ирэх гэж байгаа большевизмын аюулаас сэргийлнэ гэсэн нэртэй болгоод тэгээд бас нэг дөрвөн барьгаад тусдан салгаж аваад нөгөө армиасаа тэрийг CPF фанчон гэж нэрлэж байгаа. Тачмар хятад гэдэг. Би ч бас энэ хятадын нэвтрүүлгүүдийг юу англи хэл дээр эний чинь ярьж байгаа юмнууд сонсоод байгаа. Тэр нь баруун хойд хилийн хамгаалах арим гэдэг. Ингээ бас нэг дотор нь хоёр уугаад ингээд нэг хилийн сэргэрхүү юм болоо хийж байгаа байхгүй. Тэгээд хилийн сэргэрхүү юм болонгуудаа нөгөө хүрээ чинь цэрэг оруулж болно гэж зөвшөөрсөн шүү дээ нэмж цэрэг оруулж болно гэд. Тэгэнгүүт нь тэр баруун хойд хилийн хамгаалах арим ор гэд оруулчихж байгаа дөрвөн бэр гэдэг гэсэн үг л дээ. За энэ яаж байгаа юм гэхэлэр нөгөө энэ хооронд чинь нөгөө ард түмэн дургуутсаж байгаа шүү дээ. Үгүй нөгөө нэг Германы боолчлолоос чөлөөлөгдөн гэсэн чинь Япон руу шилжүүлээд тэгээ Японоос 145 сая йен авцсан биз дээ. Юу Германы болчихлоо. Энд чинь нөгөө Германы концест байсан Шандун, Лядун гэд мужууд байгаа шүү дээ. Тэрийг эднэр чинь нөгөө хятад буцааж авна гэж бодсон чинь Япон шилжүүлсэн. Тэгээд засгийн газар нь ч явах үү энэ Дон Чирвэ шүүшүүж байгаа юм шүү дээ. Японоос 145 сая йений зээл авцсан. Тэгээд стартмын дургуцаад энэ 5 сарын 4-ний хөдөлгөөн гэж асар том хөдөлгөөн болоод эндээс чи хятадын коммунист нам үүсэлтэй байхгүй. Тэгээ одоо энэ чи арай дэмдэж байна одоо бидний чинь Германы болоос аваад хятадын болгоо зарчтай гэдэг. Тэгээд эренгүүт нөгөө хоёр чи гээгүй та нар буруу ойлгосон байна. Бид нар чинь одоо ингээ баруун хойд хилийн хамгаалах арим байгуулад тэр зээлнээс чи энэ одоо энэ армийг ингээ санхүүжүүлээд зэвсэглээд гадаад Монголыг буцааж авах гэж байгаа маа. Гэдэг одоо нарратив үүсгэж штэ. Германаас Япон руу. Тэгээд тэр нь Шандун муж Лядуныг хэлж байгаа. Тэгвэл тэн Японоос авсан зээл гэдэг бол та нарыг зарж авсан зээл биш ээ. Бид нэр гадаад Монголыг буцааж авах гэж байгаа шүү. Ингэж зээл авсан юм аа. Тэгээд одоо ингэж юу яаж байгаа маа гэж. Ингээд тэр байтугай эн чин шүүжэн чин хил орчимд байгаа аж ахуй нэгжүүд үйлдвэрийн газруудыг бүгдийг барьцаалж хагаад $50 сая хэмжээтэй зээлийг босгоё. Тэгээд тэр зээлгээр бол гадаад Монголын хойчийг сайжруулах одоо
хөтөлбөр гэж юм гарганаа гэд. За тэр нь яг тэгээд тэрийг унших юм бол тэгээд энэ зам 50, төмөр зам 50, хөдөө аж ахуйг нөгжүүлэн, мал аж ахуйд нөрөн оруулдаг. Айгуу гоё уншихад болохгүй юм байна л да. Ингээд ирсэн тэгсэн чинь нөгөө бусдууд нь дургуутсаж байгаа. Шүүшүүжэн яагаад ингэ шийдэд байгаа юм? Нөгөө эн чинь хин Жанзойлын Манжуртуга Фентенбулгийн Жанзойлын гэж нэг том генерал байгаа шүү дээ. Тэр чинь бол Арга өвөр Монгол бол миний нөлөөний бүс гэж үзэж байгаа хүн байхгүй. Тэгээд энэ одоо яагаад байгаа юм гэдэг. Тэгэхээр нөгөө Арга Монголтой хэлэлцэж байгаа Цахар, Жэхэ, Суян мужууд биш үү? Тэр чинь бүгдээрээ өөрийн нэг жижиг генералтай. Тэд нар нь хүншээ яахлаар одоо энэ нөхөрчээ ингэдэг. Тэгээ ингээд төвд нь хэрүүл болж байгаа юм. Тэгээ хэрүүл болж явах үед нөгөө нэг Чинлүү гэдэг гадаад юмны сайд өөр гүйцэтгэжсэн нөхөр нь шүү дээ. Чинлүү болохоор зэрэг энэ шүүшүүжэнийг оруулж болохгүй гэж. Болохгүй шүү. Засгийн газартаа хэлээд байгаа. Эн чин шүүшүүжэнийг оруулах юм бол энэ нөхөр чин дураараа ажиллаад за цэргийн хүн бол муухарлал байсан баг л та. Ирээч муухарлсан л та. Тэгээд дураараа ажиллаад тэгээд одоо айгүй бол монголчуудын дургу өргөөд ингээ бослого болно шүү. Монголчууд хааштай өөрснөө бидний өвөрт бөмбөрөөд ороод ирнэ. Орсон байхгүй болцсон юм чинь. Тийм болохоор тэрийг ингээ сайхан бэлдэж гинэ гэл. Нөгөөдөг чинь нэг тийм эви аргаар үзэх гээл ингээд идэг. Гэтэл шүүшүүжэнд болохоор нэр хүндээ сэргэх асуудал гарч чаддаг байхгүй. Японоос бахан ахвал авцсан болчиход байна шүү дээ. Энэ хүн чинь авилгачин болчиход байна шүү дээ. За тэгээд тэгжсэн тэнд нэг Семенов гэдэг нэг эрүүл өвчтөй мэдхгүй нэг нөхөр гарч ирээд бүр юм том улс байгуулна тэргээд цэрэг айрам та нар ирж нэгдэхгүй бол та нар л дайрн майрн гэд ингээд асуудал үүсэж байгаа юм. Тэгээд нөгөө баруун хойд хөлийн айрам гэд энэ нэг 2500 цэрэг л орж ирж байгаа юм. Энэ 6 сарын сүүлээр Монголын нутгаар орж ирээд хүрээнд бол 8 сард ирсэн. Тэрийг монголчууд төлөвшөрсөн. Тэрийг монголчууд төлөвшөрсөн. За ингээд яг нь Монголын нутагтайгаа нийт хятад цэргийн тавал тэгээд 3000 болж байгаа юм. За энэ бас нэг асуудал. Ягаад гэвэл энэ 2500 цэрэг чинь анхуу бүлгийн цэрэг. Түрүүчийн орж ирсэн 500 морин цэрэг чинь жили бүлгийн цэрэг. Суянаас ирсэн цэрэг штэ. Ингээд бас нэг хоёр нэ үздэггүй бахан офицерууд хүрээнд бий болчихж байгаа хэд офицерууд. За ингээд ирэнгүүт нь манайхан зөрөгчөд одоо нөгөө офицер ороод ирсэн юм шээ. Тийм учраас 8 сарын ихэр хуралдаад юунд Семеновт хариу өгч байгаа. Чамтай нэгдэхгүй бүрээ дөрөв байлдаа шүү гэж. Тэр чинь нөгөө хятад зэрэг хүрээд ирсэн юм чинь айх юм байхгүй. Тэр байтугай хятад зэрэгтэй нийлүүлээд Туваа руу Монгол зэрэг орчиж байгаа шүү дээ. Бүрээнээс нэг хэсгийг гаргаад Туваа руу явуулчихж байгаа. Яг Хатанбаатар Магсарч бол сүүлд очсон. Эхлээд бол итгэмжт байж цогтчор тэр зэргийг командалж явсан л да. Тэгээд Янши Чаогийн хятад цэргүүттэй хамтраад ингээд Туваа руу дахиад орчиж байгаа. Энэ хооронд нөгөө Японууд чинь Семеновт хэлж байгаа. Гөвшөө жамаг дэмжих боломжгүй байна гэд. Тэгээд нөгөө юунуудад антанты орнууд та нар яагаад байгаа юм бэ гэдээ асуугаад байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө энэ Куроки гэж нэг нөхөр бараг гэдэг ингээд сайн дураараа энэ Семеновын хажууд илтгэвд иймэрээ яваад байсан байна. Бид нар даалб байсан хүмүүсээ татцсан шүү гэд. Тэгээд тэр үед Читацууга Японы консул төв рүүгээ бичиж байгаа байхгүй. Одоо Японы хандлага их өөр болсон учраас Нармай Монголын хөдөлгөөнөөс одоо Семеновыг зайгаа бэргийн шаардах болсон. Тэгээд энэ хөдөлгөөний ирээдүй жоохон найдваргүй болоод Семенов ч өөрөө хүндрэлтэй байдалд ороод байна. Манай одоо Японы армийн офицерууд бол энэ хөдөлгөөнтэй одоо ямар нэгэн байдлаар холбоотой байна гэж хэлэх үндэслэгүй болсон гэж. Өөрөөр бүх хүмүүсээ татчихж байгаа байхгүй. Семенов айгүй хүнд байдалд орчиж байгаа. Манай хүн чинь Нармай Монгол улс байгуулна гэдэг баахан Монгол гаралтай нөхдүүдийг цуглуулаа хийсэн шүү дээ. Тэрэн дотор ч одоо нөгөө Багуужи өвөн цэргийн үлдэгдлийг командалж явж байгаа Фушинга антар гэдэг бас хөрхий их оронч улсууд яваад байна шүү дээ тий. Тэгсэн нөгөө нөхдүүдтэй нөгөө Семенов ч одоо боллоо гэж хэлж болдгоо. Японууд хайцсан шүү дээ гэж болдгоо. Хүрээ дэмждэггүй. Ерөнхийдөө нөхөр бол мохордолд орчиж байгаа. Тэгээ мохордолд ороод ирсэн. За Фушинга нь бол бүр тэр байтугай их дургуутсаж Семеновын цэргийг хаяад өөр тийшээгээ явсан байгаа 9-р сард хүрээ рүү тавшина гээд Семеновс зэвсэг нэхэд нөгөөдг нь өгөхгүй гээд тэгсэн булааж авах гэж байлдаад хоорондоо үзээд. Тий, хоорондоо үзээд.
ийм юмнууд болсон мөн. Тэгээд тэр байлдаж явах үед нь фуушингаа буудуулаад өгчихөж байгаа. Бууны сум дондогдоод. Ингээд ирэхээр нөгөө чин чин за одоо ер нь юу яая. Манай хүн чинь гаргасан сандал нь болохоор гадаад Монголын хэргийг мэд 2 сайт тавья. За. Нэг нь хятадас нэг сайт тавья. Нэг нь монголчууд нэг сайт тавья. Энэ бол хоёулаа ижил хэрэгтэй. Ийм сайт бай. За тэгээд энэ нөгөө төрийн 5 яам байгаа штэ. Төрийн 5 яамыг энэ хоёрт одоо шилжүүлээд ингээд удирдлагуудын шинээр одоо зохион байгуулад. За ханууд бол нөгөө аймагийнхаа чуулган нэвэрээ тэгээд юу яахгүй одоо явъя. За монголчуудын газрыг булааж авахгүй гэдэг баталгаа өгье. Яг тэгээд Монголд үйлдвэрлэл явуулах, үйлдвэр аж ахуйн газар байгуулах юм ажил бол байж болж байна. За тэгээд ингээд Оросын одоо тэр тусгай эрх мэрхийг одоо байхгүй болгоё. Цаашдаа ийм тусгай эрхийг яах вэ? Оростой яаж харилцах вэ гэдгийг бол зөвхөн бийж мэддэг бай гэдэг. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг. Denk Farm. Юу 23 минутын өмнө асуу. Ингээс тасралтгүй те асуухгүй. Хоёр зүйл анзаараглаа. Нэгдүгürt нь тэр Атман Симоновын өгүүлэмж орж ирэхээс өмнө Хятадын төлөөлөгч Үндсэн засгийн газарлагаа өгж байгаа мэдээлэл байна да. 1919-20 оны үйл явдал шүү дээ. Яг одоо болж байгаа юм шиг Монголын дотоод улс төрийн фракцуудын тэрэнд нь бити оролц тэртээ тэрхүү наад дотоод бизнес улс төрийн бүлэглэлийн зодон чи өөрсдөө аяндаа шийдэгдэнэ. Тэр одоо болж байгаа юм шиг харагдаж байна. Тийм сонирхолтой 100 жилийн дараас нь ялгаа юм. Хоёрт нь өмнөх подкастууд дээр нөгөө өвөр Монголыг нэг тэгтээ юу штэ. Тэр үед бол өөрхөө энд байгаа элчин сайд нь хэлээд штэ. Та нар юу орж ирээд өчрөө олохгүй гэж бид нар ч одоо өөрснөө өчрөж олохгүй байх штэ. Юу ч болоод байгаа юм бид те. Өмнө нөгөө подкастууд дээр өвөр монголчуудын оролцоог нэг тусна, боройдуудын оролцоог нэг тусна. Одоо энэ чинь нийлээд ингээд тэр манай зүүн захт бужигнаа үсгээд штэ. Бас тийм сонин зүйл анзаарч байна. Тэгтээ юу штэ. Эвсэл үсгээд. Өвөр Монгол гэдэг ойлголт чинь бүгд хятад улс бий болсон хойно энэ чи ийм том ойлголт болж байгаа шүү дээ. Ер нь бол тэр хүртэл бол энэ одоо зүүн Монгол гэх юм уу, дагуур, барга энэ төр чинь жоохон өөр яваад байгаа. Тэгээд арчингуу чинь тэр өвөр өмүүлээл 17 онд хайлаарыг эзлээл ингээ яваад байгаа нь энэ чинь нөгөө бусад одоо тэр үеийн бичигт бол баруун Монгол гэж баруун Монгол гэхээр бид нар нөгөө нэг юу Алтай цаад Монголоо ойлгоод байгаа шүү дээ. Тэр үе чинь нөгөө баруун Монгол гэхээр өвөр Монголын баруун хэсэг буюу Төмдүүд, Алшаа тэр нь жоохон өөр байгаа шүү. Дээр нь энэ Монголын хүрээнээс ягаад 2000 зэрэгээ зүүн хөл рүү явуулчаад хятадын зэргийг авч яхаар анханасаа хятад зэрэгээ зүүн талд байрлуулж болоогүй бол гэдэг зүгээр түүгийг мэдээж ирээ гэж хэлж болтгоо. Гэтэ ягаад тийм бодлого явуулаагүй юм бол? Тийм боломж байгаагүй гэсэн. Үгүй хятадын гэрээ. За одоо яг Орос улс нь байхгүй болчлоо ч гэж хэлэхэд хаашаа юм Омскийн засгийн газар байж байгаа шүү дээ. Формал нэг юм байж байгаа. Тэгэхээр зэрэг хайтан гэрээ байгаа учраас хятад зэрэг орж ирэхэд нэг л одоо юутай болцолтой байхгүй. Хятад зэрэг чинь нөгөө хүрээнд дугаа амбал сайдын юм хамгаална гэдэг. Тэгж орж ирнэ шүү дээ. Тэрнээс хайтан гэрээгээр хятадын зэрэг чинь бүх нутгаар ингэж яваад иж болохгүй. Тийм болохоор зэрэг юу орж ирж байгаа хятад зэрэг бол одоо яг амбал сайдын газар эхлээд 200 зэрэг хамгаалдаг байсан бол одоо дараа нь нөгөө юунаас Суянаас ирсэн 500 морин зэрэг нэмэгдээд тэгээд тэрний дараа шүүшүүжааны баруун хойд хөлийн арми нэмэгдэж орж ирээд ингээ 3000 зэрэг л хамгаалдаг болж байгаа л байхгүй юу? Ер нь бол. Тэгвэл эн чинь яаж юм гэхэлэр хүрээнд нэлийн зориг нэмж штэ. Асуудал үүсвэл эн чинь 3000 хятад зэрэг байна. Байлдаан үүсэх юм бол дахиад нэмж ирнэ штэ. Тэгэхээр зэрэг хүрээнд байгаа зэргийн талыг зүүн хязгаар руу гаргаад дээр одоо нэг сүртэй байлдахч байсан юм уу ч юм би мэдэхгүй. Тэгвэл тэнд авчиж байршуулад эрүүл байлдаа шүү. Ингээд тэр байтгаа бүр бяр суучаад туваар үсрээ орчиж байгаа шүү дээ. Тувааг чөлөөлж байгаа байхгүй. Ер нь бол. За ингээд Симоновын алдаатай бодлого. Чиний хэлж байгаа нь бол зөв. Их алдаатай бодлого. Дараа нь яг автонуудыг татан болгохгүй түрээд дүнсэндээ зэрэг болчихж байгаа шүү дээ. Ийм асуудал үүсэж байгаа хгүй нэг богдын хамгаалтын 80 төвд. За тэгээд хожруулангийн 200 чөл. Чи 3000 зэрэг хятад зэрэг ирсэн байгаад.
яаж чадахгүй шүү дээ. Ийм байдал үүссэн л дээ. За ингээд Симоновын засгийн газар хуваагдаж эхэллээ. Пушкинго өргөцсөн байна. Энэс цаашаа хөвлөө. Тэгээд нөгөө Семенов чи идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадах байхгүй юу? Японууд дэмжихгүй болчихлоор чинь за тэр яг нэг Семенов хажууд байгаа нэг цоо үед Япон зэрэгч одоо дүүрсэн иргэд юм уу? Хамгийн гол нь мөнгө баггүй шүү, дэмжлэг байхгүй. Тийм санхүү байхгүй. За ингээд байжсэн 8 сард болж байгаа үйл явдал штэ. За тэгээд хүрээнд хилцээ итгэвчж байгаа. Нөгөө Чингис чинь айгүй итгэвчээд за одоо хэдүүлээ нөгөө юмаа тохирио гээл. Цэрэнд орж нь болохоор ингээл заа байж байгаарай. Ноёдыг яах. Одоо тэгээд энэ юу нэ зэрэг дэвийн яах юм. Цалин мөнлөг яах юм. Манай ингээд нөгөө чаргууцалт гаргаар яваад байгаа байхгүй. Тэгээ ингэж явсаар гоод эн чин 54 зүйлд одоо бичиг гэж нэг юм гаргаж эхэлж байгаа. Энэ хилцэрч ямар утгатай хилцэр вүлээ? Автономт төрөөсөө татгалзах. Тий. Гэхдээ яг цэрэн дөржийн яриад байгаа юм нь бол юугаа гадаад харилцааныхаа эрхийг Бээжин шилжүүлээ. Тий? Бас цаагаараа их зөвүүн бодлого байхгүй. Одоо янз бүрийн юм болоод доорс морсоос хүн ороод ирвэл гадаад харилцааны эрхтийн Бээжин шилжсэн учраас Бээжингийн зэрэг эрхийг хамгаалах ёстой шүү дээ. Бас нэг тийм бодлого яваад ах шиг байгаа. За тэгээд ингээд ирэхээр нөгөө Чингис чинь за одоо ер нь юу яая. Манай хүн чинь гаргасан сандал нь болохоор гадаад Монголын хэргийг мэдэх 2 сайт тавья. За. Нэг нь Хятадаас нэг сайт тавья. Нэг нь монголчууд нэг сайт тавья. Энэ бол хоёулаа ижил хэрэгтэй. Ийм сайт бай. За тэгээд энэ нөгөө төрийн 5 яам байгаа шүү дээ. Төрийн 5 яамыг энэ хоёрт одоо шилжүүлээд ингээд удирдлагуудын шинээр одоо зохион байгуулад за ханууд бол нөгөө аймагийнхаа чуулган нэвээрээ тэгээд юу яахгүй одоо явъя. За монголчуудын газрыг булааж авахгүй гэдэг баталгаа өгье. Яг тэгээд Монголд үйлдвэрлэл явуулах, үйлдвэр аж ахуйн газар байгуулах юм ажил бол байж болж байна. За тэгээд ингээд Оросын одоо тэр тусгай эрх мэрхийг одоо байхгүй болгоё. Цаашдаа ийм тусгай эрхийг яах вэ? Оростой яаж харилцах вэ гэдгийг бол зөвхөн Бээжин мэддэг бай гэдэг. Ингээд ийм болцол дээр ирсэн баг. Энэ 8 сарын дунд тавьцаа. Энэ арай нөгөө Семенов тэрний хажууд байгаа нөгөө Япон офицер чи энэ байна. За. Тий. Энэ ард талд нь бас Япон үзэсгэлэнтэй байгаа үстэй. Би одоо энэ дотроос нэрүүд нь байхгүй юм билээ энэ зургийн. Хатакаяма гэдэг хүрээнд ирсэн 50 зэрэгтэй Япон офицер энэ дунд байх хэвээр. Би аль нь Хатакаяма гэдгийг мэдэхгүй. Тэгээд сая бүрээдүүд алга биш ээ, өөр монголчууд алга юм тий сая дотор. Энэ чинь Семеновын одоо нөгөө Японуудтайгаа уулсан зураг. Одоо бүрээдүүд гэдэг маань энэ шүү дээ. Одоо Оросын бүрээд казакууд. Энэ нөгөө 1912 онд Монголд орж ирсэн Францын гэрэл зурагчин Стефан Пассагийн авсан өнгөт гэрэл зураг. Одоо манай энэ хоёрын үүрэг нь юу вэ? Юугаа хамгаалах? Консулын газар хамгаалах. Гэтэ яг одоо нөгөө манайд байгаа Орос зэрэг гэдэг маань ийм нөхдүүд байна л гэсэн үг байхгүй. Энэ нөгөө шүүж ам маань. За энэ өөрхий Шанзав Бадамдарч. Энэ Дуан Чирвгээд нь одоо энэ нөгөө шүүжтэй холбоос болоод таггаад байгаа нөхөр. За ингээд эренгүүт Чинги баярлаад яг нөгөө зовлонтой монголчуудтай ямар ч байсан нэг юм тохироод авлаа гэд. Тэгээд төв рүүгээ ер нь юу яа. Энийг зөвшөөрье. За энэ дээр Чинги одоо мэдж ухарсан байж магадгүй мэдхгүй ухарсан байж магадгүй энэ дотоодын практик юмд оролцохгүй шүү гэдэг зарчмаасаа нийцчихэ. Энд нь салин мали үг нь болж авраад. Тэгсэн нөгөө Чинлүү нөгөө энэ өстой сайхан боломж гарлаа. Одоо төв засгийн хятадын төв засгийн газар бол манайхаас одоо янз бүрийн тийм эдийн засгийн ашиг маш гэвч харахгүй байгаа шүү дээ. Тэгтээ тэр хүн амцуутай энэ мужаас юу л авах гэж. Гол нь л одоо буцаагаад ямар ч байсан гэсэн хятадын мэдлэл авах. Ийм юутай гэж. Тэгээд төв засгийн газар энэ асуудлыг ер нь одоо юу яа. Дэмжье. Тэгтээ Оросууд янз бүрийн юм ярьж магадгүй учраас монголчуудаар өөрсдөө нь өргөдөл бичүүлээ гэдэг. Ийм шийдвэр гаргасан байгаа. За ингээд тэр нэг 54 зөвлөлтжүүлээ. Нэг хэлцээрийн төсөл. Төсөл нь бол 50 зүйл байна. Тий. Тэгээд
За тэгээд яаж байгаа нь тэгээд нөгөөдхийг манайх өөрийнх нь засгийн газрын хурлаар оруулж байгаа. Тэгсэн чинь Бадамд орж дургуцж байгаа. Нөгөө хилцээгийн цэрэнд орж явуулаадсэн шүү дээ. Тэгэхээр наа чи ноёдын төлөөлөл яваад байгаа байхгүй. Тэгээ маань юм шиг ингээд ноёдынхоо эрхшгийг суулгаад байсан болохоос биш нөгөө лам нарын байдаг. Тэгээ Бадамд орж чинь нөгөө ингэж уурлахгүй юм чи одоо тэгээ лам нарын нь яах юм их юм. Ингээд тэгсээр яваад наадах чинь 10 зүйл нэмэгдээд 64 болцсон. Тэгээ тэр нэг Чингигийн 64 зүйл гэдэг нь тэр байхгүй. За ингээд нэг сунжирсан хилцээр яваал гэдэг. Хажуугаар нь богд бас өөр ингэсэн бодлого явуулаад байгаа. Богд бол эхэндээ энэ ер нь дэмил юм хийж гин гэсэн байдалтай хандаад байсан чинь дундуур нь бас мань хүн чинь үгүй байж тэгээд ингүүл би яах юм миний эрх мэдл яах юм тэр гэдэг. Тэгээд тэрийг бас Бадамдж дорж ороод амжуулахгүй байна. Нэг эмэгтэйгээр дамжаад байгаа. Тэр нэг энэ юуны баруун дам нурсны гудамжинд байдаг байсан эмэгтэй тэр нь энэ Чинги сайттай холбоотой богдтой холбоотой Монгол эмэгтэй. Тэгээд тэрүүгээр дамжиж бас нэг юм хилцээ яваад байсан гэдэг. Хилцээж явахад нэг үг дамжуулдаг. За ингээд тэр нэг 64 зүйл гэдэг юм бараг 10 сард өгчиж гарч ирж байгаа юм. Одоо бүгдээрнгийнх нь эрх ашгийг тусгасан текст гарч ирж штэ. За ингээд 10 сарын 1-нд Чинги за одоо ёстой бүгдийг оруулаад бүх фракцийн эрх ашгийг тусгасан. Одоо энэ бичгийг ингээд одоо явууллаа шүү гэд Бээжин рүү явуулаад. Тэгээд нөгөө засгийн газар нь тэрийг хилцээд 10 сарын 28-нд одоо заагаар өсөг зурвал гэдэг бид нар дэмжлээ. Гар өсөг зурвал гэдэг хүрээрээ буцаачихгүй. За нэг иймэрхүү процесс явж ирсэн. Тэгсэн чинь за Шанзав Бадамд орж Дэд сайд Бунцэг цэрэн их тагин дундагдулан гэсэн улсууд богдод одоо айлтгалаар өгöd энэ бас ингэж болохгүй. Энд чи бас юу байхгүй. Ямар ч байсан автоном эрхээ авч үлдэх хэрэгтэй. Тэгээ худалч бай үнэнч бай. Тэр нэг юм авч үлдээ тэгээ яг тэр нэг тохирох юмнуудаа бол тохирд юм байгаа биз гэсэн маягийн юм болоод тэгээ богд ер нь за тэгвэл Ошон хоёрын чуулган хуралдуулаа. Тэгээд энийгээ хэлцүүлгээд тэгээд тэр чуулган хуралдах гэж байгаа орон жалхан цутгах дамдын базарыг Бээжин рүү явуулчихж байгаа. Богд. Тэгээд жалхан цутгахт нь Бээжинд очиж Шүүши чанд одоо дундад улсын ерөнхийлөгч Шүүши чанд бараалхаж энэ одоо манайхыг хуучин эрхийн маань хэвээрүүлдэг гэжээ гэсэн ийм зүйл ярьж. Бид нөгөө хамгийн эхлэхдээ хоёулаа ярьсан шүү дээ энэ улсыг тойрсон баланс алдагдтуул гэдэг. Яг баланс алдагдсан мэдгэж байгаа. Яг тэгвэл одоо бид нар 1919 оны 11-р сарын сүүлээр болсон халахад болсон үйл явдлаа яриад байна шүү дээ. Гэтэл 19 оны 6-р сарын 1-нд Алтан хязгаар гэдэг тэр чинь үндсэндээ Оросын мэдэлд орсон байсан шүү дээ. Тэгээд тэрийг бол хятад цэрэг ороод хятадын мэдэлд авчиж байгаа. 6-р сарын 1-нд. За тэгээд 6 сард Монгол цэрэг хятад цэргийн хамт Тагн Туваа руу Тагны урайхаараа дайраад орчиж байгаа. За тэгээд 20 оны 1 сард Хөлбөмбөрийн онцгой эрхийг бас цуцлаад дундад тэргийн болсон юм. Бүрэлдэхүүнд авчиж байгаа. Бараг Хөлбөмбөр гэдэг дорн тэттийн төмөр зам явдаг мужи байсан шүү дээ. Тэрний онцгой эрхийг цуцлаад дундад иргэн болсон юм. Мэдэлд авчиж байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө Оросд байхгүй болсон учраас хятад нь хүчрхэмжээд тэгээд эндэж Хөлбөмбөрийг аваад, эндэж Тувааг аваад, эндэж Алтан хязгаарыг аваад энд нь хүрээс онцгой эрхийг булаагаад авчиж гин гэсэн үг байхгүй. Хятадуудын санааг зовоосон юм нь юу юм гэхэлэр мань хүн тэр хугацаанд энэ Бээжинд байсан Америкийн хэргийг дүр хамаарагч Чарльз Тенни гэдэг хүнтэй нууцаар уулзсан байна. За нууцаарч явах үедээ тэнд тусгай алба бол мэдээж араас нь харж ийсэн байгаа шүү дээ. Уулзсны юм мэдсэн байх. Тэгээд ер нь энэ асуудал та нар оролцооч гэдэг юм. Бас жалхан ярьж байгаа. За ингээд нэг баахан бужигнаан болно шүү дээ. Хинэн энэ асуудал дээр ямар нөлөөтэй орох уу, яах вэ гэдэг нөгөө ноёдын хуралдах тийм юм болж хувираад. За тэгээд тэгжсэн чинь нөгөө шүүшүүж ан чинь төвчээр алдаж эхэлж байгаа. Яг тэгвэл мань хүн чинь нөгөө муу нэрийг хүлээсэн шүү дээ. 145 сая
Миний зээлийг хусцсан гэдэг нэр нь шүүшүүжан дээр байгаа. За нэг айран байгуулсан гэдэг тэр айрмынхны 2500 зэрэг Монголд орцсон. Тэгээд Монгол нь нөгөө эдийн бүрэлдэхүүнтэй асуудал шийдэгддэггүй. Ингээд ер нь бол нөхөр ерөнхийдөө улс төрийн хувьд живж эхэлж байгаа байхгүй. Ер нь. Тэгээд нөхөр бол за би хүрээ явъя. Цэргээ эргээ гэсэн гэж байгаа. Тэгээ бүр төв засгийн газраас нь чин ид явуулсан цахилгаан дотор шүүжан бол ямар ч ирэхгүй шүү. Наадах чинь зөвхөн хүрээнд дугаа цэргээ эргэх гэж явж байгаа маа энэ гэж зааварласан баг. За тэгэл яг шүүжан нэг 10 сарын сүүлээр 28-9-нд хүрээ рүү орж ирж байгаа юм л да. Нөгөө төв засгийн газар чинь нөгөө 64 зүйдийн зөвшөөрөд буцаасан гэсэн шүү дээ. 28 буцааж байгаа шүү дээ. 29-нд шүүжан хүрээд ирж байгаа. 91 хоногийн зайтайгаар. Тэгээд нөгөө чин нийтээ уулзаа за юу тохирсон одоо энэ 64 зүйлийг тохирсон юм. Энэ шүүжан чинь нөгөө баруун хойд хөлийн хайрмын захирагч бөгөөд баруун хойд хөлийн мужийг одоо мужийн хэргийг мэдж байгаа гэсэн нэг тийм цолтой болчихсон нөхөр шүү дээ. Тэгээ үдснээ нөгөө чи юу ярьж байгаа юм бэ? Үгүй миний эрх хаан байна. Баруун хойд хөлийн одоо комиссар бий байна. Тэгвэл чиний энэ 64 зүйл дотор чинь миний эрх алга байна гэдэг. Тэгээ ер нь чи энэ монголчуудаа ингэж балайтгаа бойл юм 64 зүйл дараа нь энэс чинь нэг нь зөрчигдсөн гэд наад бол чинь ингээд тэгнэ хөвтчихнэ. Тийм байдгүй ингээд. Тэгээд шүүжүүжан чинь баривчлаа хийсэн баг. Тэгээд баривчлахдаа Бээжин рүү мэддэгтэй. Энэ нөхөр чи ерөөсө хилцээ явуулж байгаа нэрийн дор хамаг ажлыг ингэж юу байсан байна? Уйсан байна. Үл үтх хитгээд байна гэдэг. Тэгээд нөгөөдгий чинь баривчлаад Бээжин рүү очиж байгаа байхгүй. За. Илчин зэдин. За хөөх юм болж байгаа маа. Тэгээд тэгсэн чинь засгийн газар нь Хятадын төв засгийн газар 11 сарын 12-нд торлолтоод шүүжүүжэн чи одоо бойлоо хөөе. Чи зүгээр зэрэг ирэх гэж утсан. Хөлийн генерал үсттэй юу элчин зэд баривчлаад ачаад юу болоод байна. Тэгсэн чинь нөгөө шүүжүүжэн авчилцахгүй юм чи. Яг мань хүнд өгсөгийн цаг дээр ирж байгаа байхгүй. Тэгээ одоо Монголыг хүчээр авчиж нэгтгэж аваад тэгээд энэ шүүжүүжэн гэдэг хүн чинь би юу одоо эрх мэдлээ юу явах гэдэг шүү дээ. Тэгээ хэрэгүүл сэргийх гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ Монголд биш. Тэр юунд? Бээжинд. За ингээд тэгэнгүүт нь шүүжүүжэн чинь энэ одоо энэ олон баллаа 64 юу яриад байгаа юм бэ? Тийм байхгүй. Маа чи энэ болохгүй гэсээр 8 зүйлэлтэйсэн байгаа. 8 зүйлтэй болгосон. Тий 8 зүйлтэй болгоод. За тэгээд энэ 8 зүйлийг та нар хэлцгээд Монголын засгийн газар тогтчихж байгаа байхгүй. Тэгсэн Монголын засгийн газар нөгөөдг нь хуралдаж үзээд өө энийг ч батлахгүй. Яас өө миний нөгөө цайлаа алга байна шүү дээ. Тэ. Миний нөгөө нэг энэ эрх алга гон тэр эрх алга гон гэдэг юм болж хувираад. За тэгээд энэ чи 11 сарын 13-нд болж байгаа үйл явдал. Энэ хооронд нөгөө хин чин жалхац чин Бээжинд шүүшүү нөгөө Хятадын ерөнхийлөгчтэй уулзах гэж сууж байгаа шүү дээ. Өө их олон юм зэрэг болоод байгаа. За тэгээд юу 11 сарын 13-нд Монголын засгийн газар хуралдаад байгаа энийг ер нь хүлээж авч болохгүй. Гингүүт шүүшүүжин чинь цэрэгж гсагаад маршаараа Бадамдурж ерөнхий зэд Бадамдуржийн гэрийн гадаа очиод бүсэл зогсож байгаад за 24 цагийн дотор энэ 8 зөвлөлтийг ирэх авахгүй болвол зөмбөр Бээжинд хилцээийнэ. Богд та хоёрыг авч явна. Баривчлаад аваа явна гэсэн үг үстэй. Өөргөө Бадамдурж нь ухаалтаа. Тэгээд богд дээр очиод одоо инглээ яах вэ хийх вэ? Болохоо байж яана гэдэг. Бас өөрхий эхнийх нь гэрээ үзчихэд одоо энэ дээр гар үсэг зурж ийснээс үгсэн мэн дээр энэ төр гэд эсэргүүцээд байгаа шүү дээ. Өөрхий нөгөө социализмын үеийн тэр юугаар үзэл суртаас болоод энэ хүн одоо бүр тийм тэр чигтээ буруутай. Бүр тэр чигтээ. Яг энэ хүний толгой дээр хамгийн өлөгдсөн байхгүй юу? Тэрний шийдний чинь бүгд арай өөрийнхөө эрх мэдэл мэдсэдэл цалин бүнлүүгөө ярьж исэн хүмүүс. Тэгээд хамгийн буруутай л ингэсэн. Тэгээд тэгэнгүүт нөгөө шүүшүүжээ ирэнгүүт нэг сонир үйл явдал болж байгаа. Нөгөө хоорондоо үзээд исэн гарч нэгчиж байгаа. Нэг нөгөө хар шар хоёр нь. Тэгээ энэ шүүшүүжээ бол болохгүй гэдэг. Нэгдээ явчихж байгаа байхгүй. Тэр бол нөгөө чингийн хамгийн болгоомжилж исэн зүйл байхгүй. Хооронд нь алдцуулж байгаа дундаас нь нөгөө бичгүүрэнтэй гаргаж авах гэж исэн чинь нөгөө нь хурж орж ирээ ширээ шахаад тэгэнгүүт нөгөө хоорондоо алдцаад исэн хүлэмж болоод нэгчиж байгаа байхгүй. Бод юм байхгүй гэдэг. За ийм асуудал болваа гэж байгаа. За ингээд янгот нь эсэргүүцийг гэхлээр цэрэг байхгүй.
хүрээнд зэрэг байхгүй. Монголын талаас. Тий. 2000 чинь зүүн хязгаарт яваа. Бараг 1000 зэрэг туваад яваа. Нөгөө 4000-аас ч. За тэгээд тэр үлдсэн 1000 яг үн дийлэгт хүрээнд нэг 200 300 зэрэгтэй бусдууд нь тэгээд нэг аймагтай бас нэг 100 зэрэг байж штэ тий. Ингээд эсэргүүцээ гэхлээр тийм цэрэггүй болчихсон. За ийм байдалтай болж яхад нь төв засгийн газраас шаардсаар хятадын төв засгийн газраас шаардсаар аваад нөгөө Чингийг баримтчилгаанаас нь гаргаад буцаага явуулсан баг. Энэ хүн л одоо учрыг нь болно гэдэг. Тэгээ нөгөө Чинги хурж ирэнгүүтээ нөгөө Монгол ноёдод гүрэг та нар өргөдлөө өгчөө. Тэгээ тэр дараа нь тэр 64 зүйлийг чинь сайхан тусгаад хэрэгжүүлнэ. Одоо нөгөө ам их хийж штэ. Тийм. За ингээд юу яасан баг. Тэгээд нөгөө өргөдөл гэж нэг юм гаргаад тэгээд тэрийг нөгөө улсын дэд доод хурлаар хэлцүүлсэн баг. Тэгээд доод хурл бол ягаад ч хүлээж авахгүй гэсэн гэж. Тэгээд улсын доод хурл гэдгийг тэр үед эн чинь нөгөө ард түмний сонгогдож байгаа хүмүүс биш шүү дээ. Улсын доод хурл чинь одоо ингээ яам дамгын газар ажиллаж байгаа төшмдүүдээс бүрдэж байгаа байхгүй. Тэгээ чи яам чинь татан болгоно гэхээр би чи цалингүй болно үсттэй. Тэгээ тийм бичиг ороод ирэхээр тэр хүмүүс чи юу дэмжих тий? Нөгөө талаас мэдээж их орончид тэр дунд чинь байгаа шүү дээ. Доод хурлын гишүүд гэх юм бол одоо Жанжин Сүхбаатар, Соёлын Дансан одоо нөгөө ардын намыг үүсгэн байгуулагч чинь тэр доод хурлд явж байгаа шүү дээ. Догсон байгаа юм. Цэргийн яамныг зохиорч байна. Дээд хурл нь бол нөгөө зөвхөн сайд дэд сайднараас бүрддэг. Тэгээд нөгөөдөл нь бол заадаа ирнэ энийг хүлээж авахгүй болгоо байлаа. Тэгтээ тэд нар чинь мэдж байгаа шүү дээ. Би дараа нь цалинтайхаа үлднэ, цалин нэмэгдэнэ гэдгийг мэдж байгаа шүү дээ, тий. За тэгээд 11 сарын 17-нд эднэр нь гар үсэг зурсан баг. Тэгээ гар үсэг зурсан бичгээ богдод өргөн барьсан баг. Тэгээ богд үзээ би зурахгүй гэж зураагүй. Богд зураагүй байгаа нь учиртай. Бас яг гэвэл нэгдүгээр богдыг одоо ямар ч хятад яач чадахгүй гэдгийг мань хүн мэдж байгаа. Хоёрдугаарт мань хүн зурчих юм бол ер нь бол төрийн дээд эрхээ шилжүүлж ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор мань хүн хүлээж авахгүй зурахгүй гэсэн байгаа. Тэгээд тэнгуут нь одоо яг богд зураагүй шүү дээ. Тэгээд өмнөд нь шүүшүүлж байгаа гээ болсон бос одоо сайд нэр зурсан бол болоо гэл. Ингээ аваад 11 сарын 20-дор шүүшүүлж байгаа нөгөөд тэгээд 11 сарын сүүлээр хятадын ерөнхийлөгчийн зарлиг гараад за автономын татан булгалаа. Энэ бол одоо ингээ автономт улс биш одоо дундад иргэн улсын зүгээр нэг мужи болсон шүү гэд. Тэгээ энийг ярихдаа бид нөгөө хамгийн эхлэхдээ хоёулаа ярьсан шүү дээ. Энэ улсыг тойрсон баланс алдагдтуул гэд. Яг баланс алдагдсан мэдгэж байгаа. Яг тэгвэл одоо бид нар 1919 оны 11-р сарын сүүлээр болсон халахад болсон үйл явдлаа яриад байна шүү дээ. Гэтэл 19 оны 6-р сарын 1-нд Алтан хязгаар гэдэг тэр чинь үндсэндээ Оросын мэдэлд орсон байсан шүү дээ. Тэгээ тэрийг бол хятад цэрэг ороод хятадын мэдэлд авчиж байгаа. 6-р сарын 1-нд. За тэгээд 6 сард Монгол цэрэг хятад цэргийн хамт Тагн Туваа руу Тагны урайхаараа дайраад орчиж байгаа. За тэгээд 20 оны 1 сард хөлөн бөөрийн онцгой эрхийг бас цуцлаад дундад иргэн болсон бүрэлдэхүүнд авчиж байгаа. Бараг хөлөн бөөр гэдэг нөгөө дорн тэттийн төмөр зам явдаг мужи байсан шүү дээ. Тэрний онцгой эрхийг цуцлаад дунд иргэн болсон мэдэлд авчиж байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө Орос нь байхгүй болсон учраас хятад нь хүчрхэгжээд тэгээд эндэж хөлөн бөөрийг аваад эндэж Тувааг аваад эндэж Алтан хязгаарыг аваад энд нь хүрээс онцгой эрхийг булаагаад
үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Түүхийн сурагчдэр хятадууд ийхүү 64 зүйл тулгах бичиг гэдгийгсэн чинь хэрэг дээр манай ноёдууд өөрсдөө энэ бичиг дээр ажилласан юм байна. Ноёдын фракцаа дээр нь 8 зүйлийг тулгасан юм шүү дээ. Тулгасан уу? 8 дахин баг тий 8 64-г бахан 8 тий. Шүүжүүлжэн чи цэргийн хүн болохоор олон тамаа юм ганганаа тэгээ дараа нь наадах хилцээрдээ та нар өөрснөө орооцолтож өгөхгүй 8 юм байхтал болоо гэл гусан юм баггүй. Чиний бол ингээд харагдаад байна шүү дээ. За тэгээ мегмар сүрэ яа нэгнэ за би чиний цалинг төдөө өөр нэмий ч гэдэг юм уу. Тэгээд тэр нэг юу ноёдууд дараа нь төчнөө мөнгө олгосон гэдэг нэг баримт яваад идэг шүү дээ. Тэгээд тэр ардын дунд тэр богцсон мөнгөөр богдыгоо хөдөлсөн сайдуудгаа гэж тэр чинь нөгөө дээд хурлын нөхдүүд гарын үсэс сурсныг хэлж байгаа байхгүй. Ер нь бол доод хурал ерөөсө зураг байх нь тий. Доод хурал цалин өгөхгүй шүү дээ нэгдүгээр. Хоёрдугаар доод хурал чинь өөрхий нөгөө нэг яамдын түшимдүүд учраас тэд нар чинь бол тэгээ нөгөө бас нэг арай илүү одоо их оронч үзэлтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Өдөр тутмын төрийн хэргийг явуулж байгаа. Тэгээ тийм хүмүүс байгаад байгаа. Нөгөө талаас энэ ноёдуудын ингэж байгаа үйл явцыг ингээд ерөнхийд нарах юм бол одоо бид нар чинь ингээд баг багаар хягтын гэрээгээ зөрчөөл байгаа. Тэрийг өөрснөө монголчууд өөрсдөө анзаарч исэн юм уу, анзаараагүй исэн юм уу би мэдэхгүй. Жишээл одоо хягтын гэрээнд зааснаас илүү олон хэд зэрэг оруулаад ирж байгаа. Яг нь Семенов болсон баг. Семенов нэрэж орж ирнэ гэж айсан ч байх. Тийм ч учраас тэр Зүүн аймаг руу цэрэг явуулаад байгаа тийм учраас. Нөгөөтэйгүр Туваа өрийн харуу цэрэг оруулчихна гэдэг чинь дахиад хягтын гэрээгээ зөрчиж байгаа шүү дээ. Туваа өрийн хажаа хягтын гэрээнд халахын бүрэл түн байна гэж заасан юм байхгүй. Тэгээд тэр лөө ороод Оросууд нь бас ихсэн юм. Ороод ирсэн Монгол зэргийн байлдаад Хятад зэргийг нь орчиж байгаа. Тэгээ Монгол зэрэг рүү дайраад зөндөө олон Монгол зэрэг алгадаад хэд он үйл явдал ярьж байна? 19 оны үйл явдал ярьж байна. Одоо нөгөө 19 оны 6 сард Монгол зэрэг орсон. Одоо захирагч нь бол итгэмжт биш цогточр байсан гэдэг. Туваг яриад байна тий. Туваг тий. Тэгээд энэ туваад Орос зэрэг байгаа шүү дээ. Тэд нар чинь ороод ирсэн Монгол зэрэгтэй байлдаад тэгсэн Хятад зэрэгтэй байлдах байгаа байхгүй. Оросч бас мэдээд байгаа байхгүй. Хятадтай байлдаж болохгүй гэдэг. Тэгээ Монголтай нь бол байлдаад байгаа. Тэгээд буцахуулаад нөгөө Монгол зэрэгч бөөн зэрэг халагдаад тэгээд тэрнээс болж Хатанбаатар Магсар живий чинь цэргийн хамгааллагчаар томилж явуулаад тэр итгэмжт байс цагт очрын зэрэг дэвийн нэвдээд хошууг нь ураагаад тэгээ Баатарамгийн хошуу нийлүүлсэн байхгүй. Жил ер нь бол энэ цагт очир чинь Хатанбаатар Магсар живтэй хошуу болоцолсон юм шүү дээ. Тэгэхдээ энийг хийж байгаагаараа бид нар хягтын гэрээгээ засварлаж байна гэдгээ манайхан нэг их сайн анзаараагүй болов альсгэл одоо энэ хятадын ингэж байгаагаар нь далимдуулаад туваагаа буцаагаад авчий гэсэн тийм юм явж исэн юм шиг байна. Ингээд Дундад улсын ерөнхийлөгч гар үсэх зураа баталгааж явуулчлаа. Үр дагавар цаашдын нөхцөл байдал яаж ирэх вэ? Үр дагавар тэгээд ойлгомжтой шүү дээ. Нөгөө юу хүрээнд тэгээд чи үр дагавар нэг балан юм болж байгаа. Нэгдүгээр тэгш дээ 20 он гарангуут анхуу GD бүлгийн хооронд дай эхэлчихэж байгаа. Тэгээ хүрээнд санаж гин үү 500 мөрц зэргийн жилиг их 2500 зэргийн анхуугийнх штэ. За ингээ хүрээнд нөгөө хоёр чинь юу яаж зөрчилдөж эхэлж байгаа. Арайч балжжаагүй. Хоёрдугаар цалин ирэх байсан ба. Модын цалин ирэх байсан. Хятад зэргийн цалин ирэх байсан. Тэгээд цалингүй зэрэг яах вэ? Дээр мийн үстэй. За тэгээд нөгөө монголчууд ч бүр боож хууж байгаа байхгүй. Юу болж байна гэдэг. Хоёрдугаарт энэ үйл явдлаас болоод энэ нөгөө Чингигийн болгоомжлол нь тэр байсан байхгүй. Монголчуудын дургуун үргэн шүү гэд. Үнэхээр дургуун хүрсэн байхгүй. Тэгээд автономтыг татан болгосон гэдэгтэй холбогдуулаад Монголд 3 улс төрийн нам үүсч бий болж байгаа шүү дээ. Түшимдийн нам, ардын нам, ноёдын нам гэж. Яг нь тус тусдаа уулздаг. Эн чинь бүгдээрээ 19 оны намраас үүсч бий болцоож байгаа байхгүй. Тэгээ ерөөсө ганцхан хэлцдэг сэдвтэй. Энэ муусан хар зэргүүдийг яаж зайлуулах вэ? Хятадын савраас яаж гарах вэ? Одоо ингэж яатсан. За өөрхий Батамд орж ичвэл тэгээ санаагаар унаад гараад дуудлагаас орцсон. За хэцүүч байсан баг тоо. Тэгээ ялчгүй гарах хөдлийн үсэг зурсан хүн муу юм чинь. Тэгээ уруугч гэж үе үед нэр
өөртөө нааж аваад ингээд дуусж байгаа. Тэгээд энэ үүссэн 3 нам чинь дараа нь нөгөө доотлын 2-ын 20 оны 6 сард нэгдээд ардын нам гэдэг байгууллага болж хувраад тэгээд эн чинь нөгөө төшөндийн намтайгаа нийлээд ингээд зөвлөлт Оросоос тусламж гуйх асуудал явж байгаа байхгүй. Ноёдын нам болохоор зэрэг ер нь Америк руу л гүйгээд байгаа. Америктэй нэг холбоо Япон руу уул нэг ноён явуулсан байдаг. Тэгээд тэр нэг тийм олигтой үр дүнд хүрээгүй юм уу тэгээд чимэг болсон. Америк руу бол байнга холбогдол. Тэгэл ерөнхийдөө за одоо нөгөө нэг дотооддоо алдцаадсэн шүү дээ. Дотооддоо алдцаад исэн нөхдөөч одоо нэгдэж аваад одоо яаж энэ хятадаас салах вэ гэдэг сэдвээр бүгдээрээ нэгдсэн л байхгүй. Чингийн хамгийн хайгаад исэн юм тэр болохгүй гэдэг. Шүүжэн бол ирээд нэг талаас мань хүн одоо ингээд автономтын устгасан хүн боловч нөгөө талаас мань хүн бол монголчуудыг нэгтгэж өгөөд хувьсгал хөдөлгөөнийг бий болгоод бас том сэтэл болсон. Том одоо сэтлийг бий болгосон хүн байхгүй. Энээс хойш дахиад тусдаа түүх үйл явдал өрнж байгаа. Тэгээд ингээ харсан чинь Симонов Монголын автономтыг устгахад нөлөө үзүүлээд дараа нь бороо өнгөр бас нэг нөхөр цагаантаа орж ирж буцаас эргээхэд үр гүйцэтгсэн нэг юм хоёр тэнс явж байна л да. Тэгж иж болох уу? Ер нь бол нөгөө пан монголизмын одоо нармай Монголын үзлийн давлгааг ашиглах гэсэн оролдлого штэ. Бороонч адилхан, Семеновч адилхан. Тийм. Тэгээ Семеновч нь ер нь дэлхийн 1-р дайны үед фронт дээр нөгөө юуны үндэсний батальонууд байгуулна гэдэг. Тэгээд маньд чинь Керенскийн засгийн газраас ирэх аваад бүрээд ирсэн хүн штэ. Тэгээ бүрээд Монголын цэргийн одоо дивиз байгуулна гэд. Ер нь Азийн морин дивизийн суурь чинь тэр байхгүй. Тэгээд тэр юу тэн дээр яг нөгөө мань хүн гэтрээд тэгээд нөгөө хятад биш японууд дэмжихгүй гэдэг юм болоод хөвшдсөн баггүй. Тэгээд мань хүн амбаа яваагүй. Бороо өнгөрөн бол яг тэр үзлийн суурин дээр л орж ирж байгаа хүн шүү дээ. Гэхдээ борон бол бүр илүү галзуу. Семенов бас хагас галзуу. Өвөр Монгол бүрээд халахыг нэгтгэх нь тэгээд ийм улс байгуулнаа. Боронч нь бол юу ярьж байгааг хэвдэг нэгтгэхэд дээр нь Афганистаныг нэгтгэхэд төвдийг нэгтгэхэд ер нь Чингисийн эзэнт гүрэн байгуулнаа гэд мянган зэрэгтэй баг шүү дээ. Тэр бол бүр бүтэн галзуу. Ийм юм болж байгаа. Тэгээ одоо энэ бол 1920 онд нөгөө нэг юг автономтыг татан буулгасны дараа Шүүжан чинь одоо дөрөмдөж жагаад та нар одоо хэдийн ерөнхийлөгч түнтгэл үзүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ баахан амтнд томилж явуулсан. Энэ Бээжинд авсан зураг юм. Энэ Бээжинд авсан зураг. Энэ дээр ханцтай юм тий. Гэхдээ энд бас би бол энэ дээр их сонирхолтой юмнууд олж харж байгаа. За энэ Жалхан цутагт байна, Цэцэн хаан Наваа нэрэн байна. Энэ хэн байна? Дархан Жинван Пунцэг гэдэг Пунцэг цэрэн тий гэдэг ч юм уу. Энэ Дэлэн утагч Ямсран жив байна. Энэ Цэцэн Жинван 80-д. Энэ Манжай хааны ордонд байсан манай тагнуул мөн биш гэж стратегийн тагнуулт гэж үзэж болдог хүн. Энэ хүн энд сууж байгаа юм. За эн чин дөрөвдийн чимэд гэдэг зам баха. Хэн блэ би одоо нэрийг мартчихлаа. Энэ Эрдэнэжанаван Чирэн дамдан байна гэдэг ч юм уу. Энэ нөгөө харчин ван гүнснөр. Энэ чиний энэ их тийм сонь зураг байгаа. Тэгээ энэ тухай Дэлэн утгтын дуртгалд бол энэ нөгөө шүүжэн сонгож явуулж байгаа юм чинь. Энэ дотор бол нөгөө Хятадын талыг баримтлагчд нь олон байсан гэж. Тэгээд тэндээ очиод бас орой өдөш нөгөөд бол чинь хоорондоо хурал хийдэг, муудалцдаг, сайдалцдаг байсан тухай бичсэн байгаа юм л да. Тэгээд энэ нөхдүүдийн чинь юу хийжсэн чинь Хятад руу мордох гээд энэ чихэн болсон байгаамаа. Явахгүй нэтэргээд тэгж хооронд нөгөө анхуу жилийн дайн нэхлээд тэгээ яваа очсон чинь нөгөө сүши чан байхгүй болсон. Ерөнхийлөгч нь өөр хүн болцсон. За тэгээд эднэр бол нэлийн бандан дундуур яваад тэгээ эднэр чинь буцаж ирэхдээ юур нь ядыг дагаач утахгүй юм байна гэдэг дүгнэлттэй буцаж ирсэн байгаа юм. Тийм учраас эднэр чинь ихэнх нь тэгээд тэр ноёдын намд орцгоосон хүмүүс байхгүй. Их сонио өгүүлэмжтэй нөгөө голоор сууж байгаа халах монголчууд их бардам сууж байна. Тусгаар тогтнолын асуудал. Тэгтэл 80 онд энэ өвөр монголчуудын харц
85 евро гарцсан. Ноёд руу хараад нэлээ буруудахсан. Энэ яг ингээд харуул нөгөө те сонирхолтой бид нэр доошоо харцсан биз дээ. Энэ өвөр монголчууд энэ төр. Тий. Чиний бол ер нь хальтаар бол Мао Цзэдун шиг нөхөр гоо. Тийм бай. Хятад түн шиг л харагдаж байна. Тий энэ бол үгүй хятад хүн түнтэй, тий. Гэхдээ ер нь зүгээр царай зэс нь бол Маотой их адилхан. Энэ бас их сонин зураг. Энээс гадна тэр хинтээ шүүжэн таахуулсан нэг зураг байдаг. Энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүн чинь өөрхий амар сайд бас орж явсан шүү дээ. Тэр үе чинь нөгөө юу Дараагийн нөгөө юу байж та төшмөд хийж тий төшмөл багтай гадаад яамны их зохиогч төшмөл гонгор. Тэгээ өөрхийд нөгөө тэрнийг энэ сошиал дээр зарим зургийг тавьчихад баг одоо энэ нараа урагч байсан байж тээ гээд үргэлж ажил албаныхаа шугамар явсан хүн л дээ. Өөрөө тэр тухай ерөөсөө дурсдаггүй байсан байгаа. Тэгэхээр зэрэг тийм таатай. Нэг таатайч үйл явдал гэж үзег байх л та. Ийм л юмнууд болсон юм да. Тэгээд би энийг ягаад ярьж байгаа гэхээр нэг талаас энэ улсыг тойрсон хүчний баланс алдагдвал ямар аюултай байдаг гэдэг. Хоёрдугаарт ер нь одоо бид нар чи ингэдэг нөгөө болсон үйл явдлаа энийг дөрвөн уулын голд байгаа хонгороос л болоод байгаа юм шиг л бараг л те. Тэгж боддог болов тэрий чин тойроод Бээжин зөндөө үйл явдал болсон зарим нь тохиолдлын чанартай байхгүй. Шүүжжаан бүүн 2-7 хоногийн дараа ирсэн бол бид нар чи алидийн бүх юм дууссан байх хэрэгтэй байсан байхгүй. Тэ? Гэтэл шүүжжаан чин нөгөө 10 сарын 28-нд Хятадын засгийн газраар хурлаар ороод хүрээрөө гараасаа зурж болно гэж буцаахад маргааш мань хүн сүнгнээд ороод ирж байгаа шүү дээ тий. Тэгээд ийм үйл явдлууд болсон байхгүй. Магадгүй Семенов тэнд тэг жоохон галзуурч барээгүй бол бид нэр дээр ядаж зэргийг оруулъя гэж зөвшөөрөгч байсан юм уу, гүвч байсан юм уу тий. Ер нь бол их асуудалтай үе байхгүй. Тэгээс үүлдээ энэ шүүжанаас ч болоод тэр улаан чамаагүй цагаан чамаагүй энэ хятадаас нь салгаж ивэл чөтгөр шулуумсан ч байсан хамаагүй гэдэг байр суурин дээр бүгдээр очиж байгаа. Тийм тэгжээж нөгөө ардын намын нөхдүүд энэ ноёдууд чинь санал нийлж зөвлөлд орсод хамт яа гэж тэр байр суурин дээр бүгд явж очисон ийм төвхтэй юм л да. Тий өнөөдрийн нэвтрүүлэг нөгөө яг 100 жилийн өмнөх учраас гээгдсэн гэхээр хайшийн зүгээр буруу тайлбартай говьлсон түүх нэлээд сумжил гараа явцсан. Тэрийг та сайхан залгуулж өгч байгаа. Нөгөө өнцгөөс нь харах хэрэгтэй байхгүй. Бид нар дандаа ингээ өөрийнхөө өнцгөр хараад тий. Хорвоод юу болж байна? Трамп сонгогдсон Улаанбаатараас болж байна уу юу гэж ингэж бодоод шаардлага байхгүй гэдгийг л хэлэхс надад энэ нөгөө талаас нь шүү дээ энэ бас тэгэд бас бидний нөгөө хэв нэгдлийн л асуудал байхгүй тий. Манай дотоодын зодон бүр энд байсан элчин сайд Чингийн амбан сайд нь төв рүүгээ бичээд ийшээ оролцоод ерөөсөө бүр учрыг нь бол хайраг байхгүй. Эндээс битгий оролцоорой гэж. Одоо тэгээд энэ бодлын зодон дахиад ашиглах гэдэг юм аа л гэдгийг л харуулж байгаа. Тийм. За өнөөдрийн подкастаас үзэгчдэд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Баяртай.